ухааны өгшийн их мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ 10 дугаар ангийн улс төр бүлэг сэдвийн эхний сэдэв болох ардчлалын үнд цэвэрлэл ба Монгол Улсын үндсэн хууль сэдвээр хичээл бэлтгэсэн байна. Анхаарлаа хандуулно. Монгол дахь ардчлал болон Монголын ардчилсан үндсэн хуулийн талаар яриханд бол бүгдээрээ бага зэрэг түүхийг сөхөж харсан дээр баг. За 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын ардчилсан холбооны анхны цуглаан залуучуудын соёлын төвийн өмнөх талбайд болсон байдаг. За олон улсын хүний эрхийн өдрийг онцлон сонгож хийсэн энэ цуглаанаас Монголын ардчилсан холбоо байгуулагдсаныг олон түмэнд албан ёсоор зарласан байдаг. За мөн Монгол Ардын Ёслолт намын төв орооны 7 дугаар бүг турал Ардын их хурлын 8 дугаар чуулганд хандаж 13 зүйлд улс төрийн шаардлага бүхий Монголын ардчилсан холбооны өргөн барих хүчийг цугласан олон уншиж танилцуулсан байдаг. За тэр цуглаан бол нийслэлдүүлсэн ардчлалын төлөө олон хүн хамарсан анхны цуглаан болжээ. За энэхүү цуглааныг дотоод гадаадын олон хэвлэл мэдээллийн сэтгүүлч сурвалжлагч нар бол чих тавин сонсож дэлхийн нийтээр Монголын зүг анхаарлаа хандуулсан байлаа. Цуглагчид бол эрх зүйт төрийн төлөө ардчлал бидний зорилт хүнд сурталын аппаратыг устгая гэх мэт олон урай лооцсон барин жагсаж энэхүү жагсаал маань үр дүнтэй болж Монгол хүний эрх эрхчлөө ардчлалыг хамгаалж чадсан үндэсний том хувьсгал болж чадсан юм аа. Ардчлал нь гэж юу юм бэ гэдгийг онлын төвшөнд бүгдээр нэг жоохон авч үзье. Ардчлал гэдэг нь эртний грек хэлний ард түмэн буюу demos, засаглал буюу kratos гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Ардчлал буюу ард түмний засаглал нь иргэдийн зүгээс төрийн бодлого тодорхойлох, сонгосон төлөөлөгчдийн үйл ажиллагааг ажиглах, хянах, үнэлэх, хариуцлага хүлээлгэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хуваалцах замаар тулгарч буй асуудлыг шийдэхэд чиглэх, хуулийн хэрэгжилтийг хянах талаар санал солилцох, итгэл хүлээлгэх зэрэг иргэдийн оролцооны олон арга замыг нээж өгдөг юм тогтолцоо байд юм аа. Ардчлалыг ерөнхийд нь хэлбэрийн хувьд бол шууд ардчлал болон төлөөллийн ардчлал гэсэн үндсэн хоёр хэсэгт хувааж үзэж байна. Шууд ардчлал гэдэг нь олон түмэн өөрөө өөрийгөө удирдах хэлбэр. Эртний грект эргэн бүрийг төрийн удирдах хэрэгт оролцуулдаг ардчилсан төрийн хэлбэр анх үүссэн байдаг. Энэ бол эргэн болон төрийн хэрэгт шууд өөрөө очиж оролцоно гэсэн. Тэгэхээр шууд ардчлалын хэлбэр бол жишээ нь Монголд бол сонгуул өгж байгаа байдал нь эргэн бүр оролцож байгаа байдал гэсэн. Энэ бол шууд ардчлалын нэг хэлбэр үйл явц харагдаж байна гэж ойлгож болно. Харин төлөөллийн ардчлал нь иргэд улс төрийн шийдвэр гаргах, хууль боловсруулах, үүрэг бүхий албан тушаалтныг сонгож, түүгээрээ дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр юм. Төлөөлөгчид тогтмол явагдах сонгуулиар ард түмний өмнө ажлаа тайлагнах байдлаар явуулдаг. Энэ бол сонгуулиар өгч байгаа сонгуулиар гарсан төлөөлөгчид биднийг төлөөлж ардчлалыг хэрэгжүүлж бидний өмнөөс үг дуурч бидний эрхчлөөг хамгаалахаар гарч ирж байна гэсэн ойлголт бол явж байна гэсэн үг ээ. Цааш нь бүгдээрээ ардчлалын зарчим хэмээх ойлголтын талаар ярилцъя. Ардчлалын зарчим нь бол үндсэндээ 5 амин чухал амин сүнс болсон 5 зарчим байдаг. За нэгдүгüүрт бол нээлттэй байх зарчим. За ардчилсан нийгэмд төрийн үйл ажиллагаа нээлттэй байснаар иргэдийн зүгээс улс төрчид төрийн албан агштад хяналт тавих, тэдний үйл ажиллагааг сайжруулах, авилгах, хээл ахуйд өртгөөс нь урьдчилан сэргийлэх хүчнийг бүрдүүлж байдаг учраас улс төр бол нээлттэй зарчимтай байна гэсэн. Хоёрдугаарт бол шударга байх зарчим. Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог онцлогтой. За энэ нь хүн хэн нэгнийг илүү харж эрх дарах олгохгүй гэсэн үг учраас хинч байсан гэсэн ардчлалын өмнө шударга зарчмыг хэрэгжүүлдэг байна. За хууль дээдлэгээс шударгасыг тогтоох зарчим бөгөөд төр ба иргэдийн хоорондын харилцаанд үйлчилж явах шаардлагатай. Төрийн гаргасан шийдвэрийг иргэдийн хүсэл зориг эрх ашигт нийцээгүй бол түүнийг өөрчлөх эрхээр хангагдаж шийдвэрийг үл дэмжиж байгаагаа хуулийн дагуу илэрхийлж болно. Хууль бүхний дээр байна гэдэг ардчлалын үндсэн зарчим байна. Хэрвээ энэ хууль таалагдахгүй олонхын хүлээн зөвшөөрөгдөхгүй бол түүнийг хуулийн дагуу өөрчлөх ёстой гэсэн зарчим явж байна гэсэн үг. Цөөнхийг хүндэтгэх зарчим. Цөөнхийн эрх олонхын хүсэл зоригоос үл хамаарах бөгөөд олонхын хүч төрснээр үгүйсгэгдэх ёсгүй. Олонх нь удирдан захирч цөөнхийн эрхийг хуулиар болон хуулийн байгууллагаараа дамжуулан хамгаалдаг байх ёстой гэсэн үг. Зөвшөлтслийн зарчим.
Зөвшөлтслийг хэрэгжүүлэхэд улс төрийн хүлээцтэй байдал чухал. Маргаантай байдлаас хохирол багтай хэн нэгний эрх ашгийг өсөрдүүлдэггүй давуу талтай учраас зөвшөлтслийн зарчмыг бас ардчлалын үндсэн зарчим болгон авч үздэг. Ийхүү ардчлалын нээлттэй зарчим, шударга байх зарчим, хууль дээдлэх зарчим, цөөнхийг хүндэтгэх зарчим, зөвшөлтслийн зарчим гэсэн үндсэн 5 зарчим дээр ардчлалын амин сүнс явдаг байна. За Роберт Дайл гэж хүний талаар бүгдээрээ бас судлах хэрэгтэй. За энэ хүн бол 1915-аас 2014 оны хооронд амьдарч байсан улс төр судлаач, ардчлалын плюралист онолын төлөөлөгч, 1966 онд Америкийн улс төрийн шинжилгээ ухааны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан. За Дайл ардчлалын үнэт зүйлсийг наривчлан судалж, ойлголтыг цэгцэлж өгсөн эрдэмтэн юм аа. Тэгэхээр одоо бүгдээрээ цааш нь энэ хүний цэгцэлж ойлголтыг төрүүлж биднэрт үлдээсэн ардчлалын үнэт зүйлсийн талаар ярилцъя. Роберт Дайл гэж эрдэмтний боловсруулсан ардчлалын үнэт зүйлсийн талаар өнөөдөр бүгдээрээ ярилцъя. За дараах 9 үнэт зүйлсийг бидэнд ардчлал байдаг бахнэ. Эхнийх нь бол хүний эрх. Хүний эрх нь нийгмийн харилцаанд оролцох боломжийн хэм хэмжээг илэрхийлсэн ойлголт бөгөөд ардчлал нь хүний эрхийг тунхаглан баталгаажуулж хүндэтгэн үзхийг чухалчилдаг. Хоёрдугаарт иргэдийн улс төрийн оролцоо. Иргэдийн улс төрийн оролцоо нь сонгуульд саналаа өгөх, нэгээрээ дэвшүүлэх, сонирхлын бүлэгтэй хамтран ажиллах, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захидал бичих, санал хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр бол байж болдог. За гуравдугаарт бол тэгшэрх. Ардчилсан нийгэмд бүх хүн тэгшэрхтэй байх зарчим үйлчилдэг. Тэгшэрхийн зарчим нь ямар ч иргэнийг ижил боломжтой байлгаж, арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, хүйс, үзэл бодлоор ялгарлахгүй байхыг хэлдэг байна. Нийтэд тайлагнах ил тод байх ёс. Ардчилсан нийгэмд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан ард олонд тайлангаа тавих үүрэгтэй байдаг. Тэд өөрсдийн үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээх мөн чадвартай байдаг. За дараагийнх нь олон намын тогтолцоо. Олон намын тогтолцоо нь олон ургалж үзлийг хөгжүүлэх их үндэс болж сонгогчдод олон нам, нэр дэвшигчдийн улс төрийн бодлогын хувилбараас өөрт ашигладаг сонгох боломжийг нь олгодог. Эрх мэдлээ хэтүүлэхэд хяналт тавих. Ардчилсан нийгэм иргэдийн эрхийг хамгаалах, үйлчлэх, анхдагч үүргээ, сонгуульд албан тушаалтан, төрийн албан хаагчдын эрх мэдлээ ургуулan хэтүүлэн ашиглах явдлаас урьдчилан сэргийлэх боломжийг мөн олгодог. Хуулийн засаглал. Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд хэн байх нь хуулиас дээгүүр эрх мэдлгүй, зөвхөн хуулиар баталгаажсан эрхийг л эдэлдэг. Иргэн бүр хуулийг сахиж түүнийг зөрчвөл хариуцлага хүлээдэг. Боловсрал. Ардчилсан нийгмийн иргэдийг боловсралтай болгоход анхаардаг бөгөөд боловсрал нь дээрх үнэт зүйлсийг үр ашигтай хэрэгжүүлэхэд төхөн болдог. Боловсралтай иргэд нь ардчлалыг хөгжүүлэх нэг гол хөшүүрэг юм. Тогтмол, чөлөөт, шударга сонгуул. Ардчилсан нийгэм нь өөрсдийн удирдах засгаа тогтмол хугацаанд чөлөөт, шударга сонгуулиар байгуулдаг бөгөөд энэ нь ардчлалын амин сүнс юм. Ардчилсан сонгуул нь бүх нийтийн нууц, шууд санал хураалт дээр үндэслэдэг байх ёстой. Дараах 9 ардчлалын үнэт зүйлсийг Роберт Дайл гэж эрдэмтэн бидэнд үлдээсэн байх нэ. За Монгол улс маань өөрөө 1924 оны 11 сарын 26-ны өдөр ах トゥ угаар үндсэн хуулиа баталсан өдөр гэж явдаг. За энэ хууль баталснаас хойш бид нэр үндсэндээ 4 удаа үндсэн хуулиа баталсан байна. 1940 онд бол 2 дугаар үндсэн хууль, 1960 онд 3 дугаар үндсэн хууль. За тэгээ 1992 онд шинэ үндсэн хуулиа баталсан байгаа. Тэгээ ингээд бид нэр нийтдээ 4 удаа үндсэн хууль баталж исэн гэсэн үг. Тэгээд өнөөдрийн одоо шинэ үндсэн хууль маань бол 6 бүлэг 70 зүйлтэйгээр ингээд батлагдаж гарсан ийм ардчилсан үндсэн хууль байна. За дараагийн эрдэмтэн бол энэ Никол де Бернард Маквел гэдэг хүн байгаа. За сэргэн мандалтын үеийн түүхч, улс төрч, дипломатч, философч, зохиолч, орчин үеийн шинжлэх ухааныг нь бол үндэслэсэн хүн байна. За 1513 онд Эзэн ухаан зохиолыг бичснээр улс төрийн шинжлэх ухааны хөгжилтөд томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тэрээр улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж авах, ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц юмаа гэж тодорхойлж хэлжсэн байдаг. За дараагийн нэг томоохон улс төрийн зүтгэлтэн улс төрийн шинжлэх ухааны үндэслэгч бол Листон гэж хүн байна. За Канадад төрсэн Америкийн нэгдсэн улсын улс төр судлаач.
1947-оос 97 онуудад Америкийн нэгдсэн улсын Чикагогийн их сургуульд улс төрийн шинжлэх ухааны профессороор ажиллаж байсан. За улс төрийн шинжлэх ухаанд системийн онолыг оролт, хувиргалт, гаралт, эргэх холбоо, орчин гэсэн одоо 5 алхмаар төрийн бодлого боловсрогддог гэж үзсэн. За тэрээр улс төр бол нийгэмдэх үнд зүйлсийг эрх мэдэл тулгуурлан хуваарлан байршуулах үйл явдал юм а гэж тодорхойлсон байдгаараа алдартай эрдэмтэн юм байна. За өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Багш нь аль болох одоо хамгийн товчхон тодорхой байхыг үзүүлэг бодож одоо бичсэн байгаа. Хичээл явуулаа. За та бүхэн дараагийн илүү сайн дэлгэрэнгүй судлахыг хүсэх юм бол 10 дугаар ангийн улс төр бүлэг сэдвээсээ сайн уншаад тодруулж болно. За хичээл маань өндөрлөж байна. Гэрийн даалгаварт ардчлалын үнд зүйл болон зарчим гэсэн ойлголтуудаар босоо 7 хөндлөн 7 үгийн сүлжээ зохиогоорой гэдэг даалгавар өгч байна. За Томас Манning цаг хугацаа бол ухаан сууж улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнд бэлэг юм а гэдэг онж үгээр хичээлээ төгсөж байна. Дараа уулзтлаа. Түр баяртай.